Дажгүй битэр гайгүй та. За сансар окторгоо гэдэг бол хязгаарнаас хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, шинжлэх ухааны хамгийн ориглыг сорж идэг. Өөр бидний гариг дээр амьдрах боломж байна уу гэдэг юм уу. Тийм болохоор бид нар энэ удаад хөгжмийнхөө бүтээлийг сансар цомгоор үргэлжлүүлж байна. Сансар цомог бол ерөнхийдөө электроник хөгжмийн төрлийн хамаарагдана. Тэгээ электро гэдэг бол яг бидний мэддгээр бол ерөнхийдөө сансар окторгыг илэрхийлдэг бас нэг хөгжмийн төрөл юм болоо. Гинт нэг электрон хөгжим тоглох болоо. Нэг жоохон тийм хэцүү төвхтэй ойлгохгүй юмуд их гарч ирсэн. Их олон орой лен сонсоод судлаад ирсэн. Агуулгынхаа хувьд бол их газраас хүн хөөрөөд сансарт одоо бидний мэдсэн байгаа хамгийн хол одоо харна хүртэл. Тэгээд энэ их дэлхийн минь яасан сайхан юм бэ? Их дэлхийн минь одоо бас нэг сансар окторгоны гариг юм шүү дээ гэдэг санаагаар ингээд батсан амтрактай ийм пензогмаа. Одоо энэ жил 4 дахь альбом гаргаж байна. Анх бол ертөнц цомгоо гаргасан, дараа нь байгаль цомгоо гаргасан, дараа нь хүн цомгоо гаргасан. Энэ удаад сансар цомгоо зөвхөн бит байдлаар пензаар гаргахаас гадна дэлхийн хаанаас ч татаад сонсч болохоор M-Music платформ дээр манай альбом байрлсан байгаа. За манай альбом эхлээл газраас хөөрөөл эхэлнэ. Хөгжмөр болохоор ингээд яг ингээд хөөрөөл ингээд яваал агаар мандлыг гаргахад ямар их хүч зарцуулж байгаа. Тэгээд жингүүдээд цаашаа ингээд одод тэнгэр рүү задгаа сансар руу гарч байгаа. Ийм зохиолтой. Цомог эхлэхдээ бол Levitation гэдэг дуугаар эхэлж байгаа. Энэ дуун дээр ерөнхийдөө юу илэрхийлэх гэсэн юм бэ гэвэл одоо Puujin маань хүлээгээд байж байгаа. Сансрын хэсэгчд нэрэл Puujin-аас суугаал. За нэг тиймэрхүү үйл явдлыг төсөөлөд тэгээд задгаа сансарт гарангуудаа тэр жингүүдэл тэр орчинг яаж мэдэрч ийн тэр бүхнийг хөгжмөөр одоо ингэж гоё хөврүүлж одоо жишээлбэл тэр Puujin-гийн тэр газраас хөөрж байгаа тэр Puujin-гийн чимээтэй энэ аялгуунууд нь болохоор ерөнхийдөө яг хүний сэтгэл баяр баясгал өтгөр гонгийг илэрхийлсэн надад тиймэрхүү мелод аялгуунууд явж байгаа. За хоёрдугаар трак бол манай Space цомгийн нэртэй Space гэдэг аялгаа. За энэ аялгуун дээр юу илэрхийлэх гэсэн юм бэ гэхлээр бол мэдээж хэрэгс задгаа сансарт гараад одоо цаашаа аялал үргэлжлэнэ. Юу гэх одоо энэ дэлхий дээрээс харж болдгоо маш олон зүйлүүд шал өөр байдлаар харагддаг. Мананцар те. За тэгэл тэнчэнээс нар яаж харагддгийг үзэгдэх байдлуудыг одоо хөгжмийн аялгуугаар илэрхийлсэн. Энэ тракаа бол бид нэр хэдэн онд хийгдсэн бэ нэгэд тракныхаа мэдээллийг харахад 19 онд эхэлж хийсэн байдаг байхгүй. Хурдан хийхлээр бас нэг амгүй болцсон юм шиг. Нөгөөдхөө эргэж сонсоо дахиж задлал ийм санаа оруулах ингээд тгий гэж ярилцсаар байтал он цаг хугацаа ингээд өнгөрсөөр л байдаг. Манай энэ төслийн ерөөсөө хамгийн гол зүйлүүд нь бол энэ альбом гэж явдгаар байгаа байхгүй. Түүнээс бид нар сингл гаргаад иж болно. Гэтэл бол манай альбом бол бүтнээрээ нэг агуулга илэрхийлдэг учраас бид нар альбом болтол нь одоо хүлээх шаардлагатай болдог. Тэр хүртэл чинь бид нар хэдэн трак гэж анх бодсон тэр тракуудаа дуустал нь одоо хүлээн штэ. Тэгэхээр бол маш их цаг хугацаа зарцуулдаг. Тавшуурын таталтыг энэ гитарын дээр оруулсан байж байгаа. Нөө язгуур шин чанараа бас Монгол гэдэг юм аа. Орчин үеийн электроник хөгжмийн төрөлд уусгаж те өөрийнх нь юм шиг. Тэгээд лид хөгжмөр ерөнхийдөө гол мелодо аялгуугаа явж байгаа. Мөн гитар бол гол тэр
яг одоо сэтгэлийн гүний тийм аялгауг илэрхийлж байгаа. Сансарт гарч ирээд аялал эхэлсэн. Тэгсэн чинь хажуунаас эцэглэн саран авах бай. Манай дэлхийн саран дээрээс нэгэн дохио ирдэг. Тэгээд сар руу анхаарал хандуулж байгаа. Хөөхөн дагуул те бидний одоо манай дэлхийн хань ганц хань те. Тэгээ энэ сарыг болохоор бид нар яг 15-ны сараар төсөөлж хэлсэн. Тэгээ 15-ны сарн дор бас зохиосон гэж хэлж болно. 23 оны 8 сарын 30-ны өдөр бид нар Алтай дууныхаа Алтай магтаалынхаа клипийг хийх гээд Алтай таван богдыг зориод яг Өлгий хотод очсон. Тэгээ Өлгийд шөнө ингээд арай 15-ны сар гараад ой өнөөдөр чи 15-ны сартай өдөр биш үү гэж хоорондоо ярьсан чи маргааш супер блүү мун гэдэг энэ 2.15-ны сартай гайхаад супер блүү мун тохиолсон тэр өдөр манай хамтлаг таарлцсан. Тэгээд өнөө өрөө супер блүү мун тохиох юм байна. Хэдүүлээ өнөө өрөө ямарваа нэгэн ая зохиох хэрэгтэй юм байна. Тэгээ маргааш өдөр нь бидэд Баян аймгийн нөгөө зах дээрээс доомор өгч маад. Тэгээ бидэд ч нөгөө хөдөө их явна. Хөдөө явахдаа дандаа өөрийн аягтай явдаг, мөнгө аягтай явдаг. Тэгээд хоёулаа хоёр мөнгө аяга гаргаж яг ингэж сарны өн дээр тавьж хагаад. Тэр нономын доомроо арил. Тэр чинь ингээл шууд ингээд нэг аливаа хийж айж оож байхгүй. Зүгээр ингээл оролдоол. Одоо энэ сарын эхний явж байгаа энэ товшуу хөгжмийн аялал болж байгаа. Энийг бол яг тэр өдөр бид нар зохиосон юм. Тэгээд энэ бол тэр үеэс хойш хөгжиж явсаар байгаад өнөөдөр манай цомогт бол сар мандсан түүхтэй. Манай нөгөө ардын дууны 15-ны сар гэдэг ардын дуунаас бид нар хөгжмийн хэлбэрээр бол дуулалттай хэлбэрээр оруулж Neil Armstrong гэдэг Америкийн сансрын нисгч сарн дээр буугаад их дэлхий рүү ярьсан нэг агуу гэдэгтэй. Миний энэ нэг алхам бол хүн төрлөختний агуу том өсрэлт юм гэдэг. Тэр яриаг бид нар бас энэ сар бүтээлдээ оруулж нэг ёсондоо дэлхийн хамтлаг Neil Armstrong-тай хамтарч дуусан тийм бүтээл болсон. За манай 4-р трак болохоор Ангараг Марс гэдэг бүтээл байгаа. Хүн бол хамгийн эхлээд бол сарн дээр буусан. Цаашаа хүн төрлөختний дараагийн сорилт юм байгвал дараагийнх нь Ангараг. Одоо Ангараг руу хүмүүс нисэх гэдэг бэлтэж байна. Тэртээ одоогоос 90 жилийн өмнө манай нацаг дөрж байгаа бол яг тэр Ангараг гарыг шүлгээр хэлсэн байж. Илэрхийлсэн. Тэ алиг газраас гэлцэн гаргадаг юм даа. Тэгээд тэр бүтээлийг өнөөдөр бид нар Ангараг дуун дээрээ яг үг хийх гээд яах вэ гэд ингэ байж хахад тэр дууны тэр од шүлэг манай Ангараг дуун дээр бол яг ингэ наалтаад. Манай альбомны Voyager гэдэг бүтээл байгаа. Voyager бол хүндрэлтэн бол 2 Voyager доогоос одоо хагас 100 жилийн өмнө хөөргсөн. Тэгээ Voyager-ыг яагаад ингэж энэ бүтээлдээ бид нар оруулсан бэ гэхээр хүн оюун ухаантай байгаа сансрыг эзэмших зорилгоор бүтээгээд их дэлхийгээс хамгийн хол явж байгаа. Тэр хөлөг дахиж хизээч энэ дэлхий рүү ирэхгүй улам цаашласаар л байгаа. Хэрэг тэр амьтаа зүйл байсан бол бас их гонхтой гарал цаашгаа явж байгаа. Бас энэ сансар сонирхдаг энэ Voyager-ыг мэддэг сонирхдаг хүмүүст ч бас гонхтой байх те. Өөрхийн ингэ дахиж ирэхгүйгээр өөрт ингэ явлаа да гэдэг нэг тийм хүнд сэтгэл төрөлх маягтай байгаа. Тэгж хийж гисэн. Ерөнхийдөө бас ингэж аваад үзэх нь манай цомог тэр чигтээ Voyager хөлгийн одоо аялал бас нөгөө нэг хурд хүчийг илэрхийлсэн. Нэлээд хүчтэй, нэлээд underground талтай юм дээ жоохон. За Milky Way гэдэг бүтээл бол
улам л нөгөө дэлхийгээсээ ингээд холдох тусам энэ сансар огторгон хязгаарт бид нар ямар өчүүхэн бэ тэ энэний цаана ямар хязгааргүй юм одоо зорчлон байна вэ? Шөнийн тэнгэрлөө дэшээ харахад л яг бидний ихцдэр одоо сүүн зам тэнгэрийн заасч гэж ярьдаг. Англи хэлээр бол Milky Way гэдэг. Яасан том орон зай байд юм бэ гэдгийг харж болдог болохоор бүх хүмүүсийг тэр дуугаа сонсонгоо дэшигээ Milky Way ширтэн олон зүйлийг тунгаан бодох үзээ гэж цомогтой шигтгэсэн юм аа. Дараагийн void буюу одоо бид нар хар нүхийг илэрхийлсэн да void гэдэг. Хүн төрөлхтөн бол хар нүхний тухай ойлголтыг энэ Хаббл дурангаар нэсүүлд аваад ингэсэн. Гэхдээ тэрний цаана юу гэдгийг те яг ямар юм гэдгийг бол бид нар яг тэр хүртэл алал ерөнхийдөө ингээ ирээд зогссон байж байгаа те. Тэнгүүд тэр void дээр болохоор нөгөө хөлөгмөн явсаар угаад одоо хар нүхэн дээр очиж байгаа байхгүй. Тэгээ хар нүхэн дээр очиход бидний одоо ойлголтууд биш цаг хугацаа орон зайны бүх гэрлийг бүх юмыг өөртөө ингээ ураадаг харанхуй болгодог тийм агуу нүх байна гэж тэ. Тэрийг л бид нар хүчмөр илэрхийлэх гээд тийм агуу тийм бүх гэрлийг залгиж хүчдэг үл хүчин дээр ямар байх хэвээр. Ямар дуу авьяатай байх юм те. Ямар аястай байх юм. Ер нь бол бас нөгөө Voyager-ийн маань аялал ерөнхийдөө яг явсаар байгаа тэнд хүрээд дуусч байгаагаар ерөнхийдөө манай энэ сансар цомгийн төсөл нь бол ерөнхийдөө ингэж базагдчихж байгаа. За тэгээд 8 дахь трак. За энэ бол бонус трак. За бонус тракийн талаар манай өвөг дээдс бол аль эртнээс энэ их дэлхийгээ магтаж хайрлаж дуусан олон сайхан бүтээлүүд байдаг. Тэрний нэг нь яахан харахгүй алтай магтаал гэдэг. Том хөлгөн төлсүүдийг хайлгах техникийн явдаг. Тэгээд энэ алтай хангаа ямар баян энэ алтай хангаагаас ямар олон амьдрал үүсч идэг тухай. Ямар сайхан байгаль байдаг тухай манай өвөг дээдс бидэрт өрлөж өгсөн алтай магтаал гэж. Тэгээд энэ алтай магтаалыг бид нар дэлхийхээ магтаал гэж үздэг. Бидний дэлхий гэж үздэг. Дэлхийн мөн өөрөө энэ сансрын бас л нэг гариг шүү дээ, тийм ээ. Харь гаригийн хүмүүс хэвээ байдаг бол бид нар бас тэднэрт харь гаригийн хүмүүс юм аа гэж. Тэр нэгээд манай сансар цомог 8 дуутай. 8 дуу бол одоо дэлхийн хамтлагийн уран бүтээлч бидний хувьд одоо оюун ухаан, сэтгэл зүрх онгод авиас, өсөл мөрөдөл, хүч хөдөлмөртэй бүгдийн цаг зориулж бас энэ альбом өнөөдөр гаргаад хүмүүс сонсох болоод ингээд байж байгаа. Тэгэхээр маш их баяртай байгаа. Тэгээд одоо энэ гарсан бүтээл маань бидний бодсон бодол маань сонсогчдод маань, фанидд маань, үзэгчдод маань ямар мэдрэмжийг төрүүлэх вэ? энэ бол бидний жинхэнэ язгуур урлаг. Жинхэнэ Монгол хүмүүс язгуур урлаг. Энэ язгуур урлагийг хамгийн орчин үеийн яаж болгож чадах вэ гэдэг шалгуурыг бас өөрсөндөө одоо өөртөө сорьсон. Тэгээд энэ цомгийг бас зөвхөн Монгол хүнээс гадна гадны хүмүүс их сонсох байх гэж би өвдөө итгэж байгаа. Тэд бас сонсоод биднийг ясан өрмөц бүтээл болоовэ гэж. Хүүхэд залуучуудаа ирээдүйдээ энэ өвөг дээдсийнхээ үлдээс өв соёлыг залгамжлуулж үлдээх гэдэг юм маань бидний уран бүтээл болгоод шингэж явж байна. Бид хоёр бол бүдүүн агуулгаар нь ярьчлаа. Тэгээ гол үйл явдлыг бол сонсогч өөрөө олдог. Энэ цомгоо сонсоод хаагур яаж аялах нь бол хүний өөрийнх нь хувийн аялал юм шүү. Нөгөө сансар цомог гэсэн хамгийн гол агуулга нь баггүй. Би чинь их дэлхий дээр байсан ч сэтгэл оюун ухаанаараа төсөөллөөрөө зүн бэлгээрээ сансарт аялах боломжтой маа гэдэг санааг л гаргах гэсэн сансар цомгийн гол зорилго.